Сайн мэцхан үзэгчдээ эрүүл амьдрал нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Ингээд өнөөдрийн цочин хойморт өргөцсөн хүндэт цочноо та бүхэндээ танилцуулъя. Тэгэхээр Монголын анхны зүгийн эмчилгээний их эмч, анагаах ухааны доктор Хуланг та бүхэндээ танилцуулж байна. Тэгэхээр шидэт зүгийн эмнэлгийн их эмчээр та бас ажилладаг. Тэгэхээр юуны түрүүнд бас эмнэлгийнхаа үйл ажиллагааг манай үзэгчдээ танилцуулаач. Манай одоо сувилал гэж явдгийг. Тий, сувилал эмнэлэг гэх юм уу, тий. Энэ 2008 оноос эхлээд үйл ажиллагаагаа явуулсан. Тэгээд зүгийгээр амьд зүгийгээр хүмүүсийг эмчилдэг. Тийм сувилдаг, тийм сувил байгаа. Зүгийгээр эмчлэн гэхээр зарим хүмүүсийн хувьд бол шин сонсогдож магадгүй. За эмчилгээ үйлчилгээг авч яасан хүмүүсийн хувьд бол үр дүнгээ үзсэн ийм сайхан эмчилгээ болов гэж бодож байна. Ер нь бол зүгийн эмчилгээ хүмүүс зүгийн татгуулчлаа гэд одоо хавдчлаа, барьчлаа гэд өөр өөрсний бас нэг ойлголттой байдаг шүү дээ. Тэгэхээр зүгийн эмчилгээний бас давуу тал, ач холбогдлыг нь үзэгчдэд танилцуулаач. За зүгийн эмчилгээний давуу тал гэхээр нэгдүгээрт өөрөө хүний бие хорон чанар багтай. Тэгэхээр зүгийгээр эмчилүүлэхэд нэгдүгээр тэр хүнийхээ хувьд эдийн засгийн хувьд маш ач холбогдолтой. Одоо нэг бараг 10-20 сая төгрөгийн эмчилгээ хийлгэж байгаатай дүйцэхгүй хэмжээний юм аав. Яагаад тэгэхээр нэгдүгээр дархлааны дэмжиж байгаа им ууж байгаатай адилхан, цус шингэлж байгаатай им ууж байгаатай адилхан, цуснд өөх төсний солилцоог хэвэн болгож байгаатай адилхан. Одоо гэх мэтчлэн ингэж ярих юм бол тархин цусан хангамжийг нэмэгдүүлэх, дотоод шүүрлийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх гэж ярих юм бол хүний эдийн засгийн хувьд бол нэгдүгürt маш их ач холбогдолтой. Хоёрдугаарт бие организмынхаа хувьд бол бүхэлдэн сэргээдэг хүнээс гарч байгаа бүх шүүрлийг нэмэгдүүлж яадаг. Тэгэхээр ер нь зүгийн эмчилгээгээр одоо хэдэн төрлийн эмчилгээ явуулах боломжтой гэдэг юм бол за нэгдүгürt зүгийн эмчилгээ нь өөрөө хамгийн нэг номерт хүний мэдрэлийн үйл ажиллагаанд тасар хүчтэй нөлөөлдөг. Тархины цусан хангамжийг 400 дахин ихсэгдэг. 400 дахин ихсэгдэг одоо юм байхгүй шүү дээ. Бидний хэрэгжилж байгаа юм бол судсыг тэлэх үйлчилгээ, тархины цусан хангамжийг нэмэгдүүлэх үйлчилгээгээс ш 400 дахин ихсэгдэг юм байхгүй. Нэгдүгээрт тэгэхээр тархины мэдрэлийн үйл ажиллагааг сэргээхэд хэрэгэлдэг. А хоёрдугаарт цус шингэлэхэд хэрэгэлдэг. Өөх төсний үйл ажиллагааг хэвэн болгож өгдөг. Тэгэхээр бид нар бас нөгөө суц хатуураад гээд өөх төсийг хэвэн болгох юм хэрэгэлдэг шүү дээ. Тэрнтэй адилхан үйлчилгээ үзүүлдэг. Гэх мэтчлэн одоо яс бөхчүүлнэ. Маш хүчтэй яс бөхчүүлдэг. Тэгэхээр мэдрэл цус түлжүүлэхээр, яс бэхжүүлэхээр гоо сайханд ч гэсэн маш сайн хэрэгжилж байгаа. Дээрээс нь өргөдөлт их сайн байгаа. Гормон тэнцвэржүүлэх одоо цэвэршилтийн хам шинжилэрсэн, бамбай улчирхаан шүрлийн өөрчлөлтөнд хэрэгжилж байна. Дээрээс нь нойр улчирхаан шүрлийн өөрчлөлт одоо жишээлбэл сахарын өвчин байна. Сахарын өвчөнд бол их сайн байгаа шүү дээ. Сахарын өвчин. За бас нэг одоо сүүлийн үед одоо бидний практик дээр ярихад мээлийн одоо мэдрэлийн одоо анагаах ухаанд үрдүн муутай байгаа салга өвчин байна. Салга өвчөнд их сайн байна. Тэр мелит гэдэг байгаа. Тэр одоо мэдрэлийн бас нэг тийм өвчин байна. Тэрэнд бас их сайн. Таны хувьд бол одоо бараг 9 жил одоо зүгийн эмчилгээ хийж байна. Тэгэхээр энэ хоорондоос мэдээж өвчнүүдтэйгээ эргэх холбоотой үр дүнгийг нь бол сайн авч байгаа хэл та. Манайд нэг эмчлүүлсэн хүн бараг салдгүй юм да. Анхлын эмчилгээ эхэлжсэнээс хойш тас холдсон хүн бол байхгүй. Тэгэхээр эргэх холбоо их сайтай гэсэн үг. Тэд нар чинь өөрсдөө сажирчхаараа хамгийн эхлээл ах トゥ амрагсаад найз нөхдөд эмчлүүлнэ. Дараагаар нь танил тал хаад харилцуулсуудаа хэлж явдаг байхгүй. Хөөшөө чи дээшээ очиад үзээч ингээч гэдэг. Тий. Энэ зүгийн эмчилгээ бол анх үүсгэхдээ хүн төрөлхтөн үүссэн тэр цагаас л эхэлсэн. Удсан эмчилгээ. Бүр дээр үеийн дорны том корон сударт хүртэл бичигдсэн байгаа. Бүр дээр үеэсээ. А дээр үедээ болохоор яадаг байсан гэхээр цөөхөн тооны хаад ноёдод хийдэг байсан. Зүгийн хор өөрөө маш үнэтэй. 1 грамм нь 70-80 мянган доллар гэдэг чинь 150-60 сая төгрөг гэсэн үг. Маш үнэтэй. Ийм үнэтэй Монголд эмчилгээ хийхгүй байх. Тий. Тэгэхээр манайд бол анх одоо би бас бодож ирсэн. Яагаад одоо манайд зүгийн эмчилгээ байдг байсан юм бол доо гэд бодож ирсэн чинь 50-аад оны үед Жанц гэдэг хүн манайд энэ одоо хийгээд эмчилгээ хийгээд байгаа зүгийг оруулж ирсэн юм билээ. Манайд Оросоос орж нутагшуулсан юм билээ. Нэг хатгсан зүгийгээр дараагийн хүнд одоо хатахгүй гэдэг бас тийм нэг айдас хүмүүст байгаа хэл та. Зүгийн өөрөө нэг удаагийн тариур. Нэг удаагийн тариур гэхээр нэг зүгийг нэг удаа хэрэглэнэ. Тэгэхээр тэр одоо ерөөсөө өвчин дамжих магадлал байхгүй. Хэрэглээл тэр чи айжиж байгаа юм чинь. Тэгэхээр энэ бол өвчин тарих магадлал бол байхгүй. Тэр бол маш найдвартай. А хоёрдугаарт зүгийн өөрөө хавдуулдаг. Хавдуулдаг байсан зүгиндээ байгаа юм. Хатгуулж өвддөг. Өвдөхдөө шоргоолцсны хүчил гэдэг юм гараад өөрөө бас эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг. Төөнүүр гэдэг. Зүгийгээр нэг хатгуулахад 3 төрлийн эмчилгээ зэрэг явж идэг. Нэгдүгээрт арьсан дорох тариа. Хоёрдугаарт төөнүүр.
дугаар сувг судлалын эмчилгээ гэдэг. Ингээд нэг эмчилгээ, нэг хатгахтал 3 төрлийн эмчилгээ зэрэг явж байдаг. Тэр зөгийн хорны эмийн чадал их өндөр. Яагаад тэгэхээр хамгийн нэгдүгээр морфин бид нар одоо өнөөдөр өвчин намдаадаг бидний мэддэг морфин. Тэрнээс 4 дахин хүчтэй. Бидний мэддэг могоо орноос 7 дахин илүү одоо бас хүчтэй эмийн нөлөөтэйгээр. Бидний мэддэг натрий салцлагаас 50 дахин эмийн хүчтэй. Тэгэхээр эмийн чадал маш өндөртэй. Тийм учраас энэ олон эмчилгээ өгөхгүй байгаа өвчнүүдэд маш өндөр үр дүнтэй байгаа. Усан цэцлэр та эрүүл амьдарч чадна. Хэд 5 сая төгрөг. 7 хоногийн дотор хохирлоо барагдуулаад энийг буцааж явнаа. Тэр ойтон ойрхон байлиг карт зураад өччихсэн яг. Яагаад нөө бүгдрөө? Чич хав гомой юу? Хүнд ер нь итгэл хайр тэр хүрч байгаа. Маа! Тэгэхээр шидэт цэгийн эмнэлгээр одоо үйлчлүүлсэн, сувлаар үйлчлүүлэгчдийн сэтгэлдлийг яг одоо та бүхэндээ хүргэх гэж байна. 7 хоногийн дотор дээр миний одоо баруун талын гайны гарч одоо юм ингэж барьж мэддэггүйсэн байхгүй. Мэдрэмж ямар ч мэдрэмж байхгүй. Одоо би гараа хөдөлгөж чаддгүй байсан. Тэгэхээр одоо гар ингэж хөдлөөд юмоо бариад тавиад хөл маань ингэж одоо хазгаж ингэж явдаг хүн ч одоо бүх ганцаараа ингэ таяггүй зөөр явж байдаг. Үнэхээр шидэт цэгийн эмнэлгээр үнэхээр шидэлтэй юм шиг үйлчлэгээд хасмаар сайхан юм байна. Би баруун өвдөг хавдаад гიშгэж чадахгүй одоо хүний үзүүгээр ингэж гараа тавьж ингэж л орж ирсэн юм дээ. Маш их өвдөлттэй гიშгэж чадахгүйсэн хүн. Өнөөдөр одоо ингээд 2-3 дахь өдрийн эмчилгээ хийлгээд ийм сайхан болжээ. Нэгдүгээр эмнэлгээс би тулаа гэдэг оностой эхний нэг 2-3 хоногийн эмчилгээнд хөл маань одоо дахин нэлээд аршиж гიშгэж явдаг болсон. Тэрнээс хойш одоо их сайхан болж байна. Одоо би гадуур яваад байгаа. 57 настай харуултын дараах нөхөн сэргээхээр ирсэн. Өөрөө явж чадахгүй хүүхэд нь бишээд тэнцвэр алдаад таягтай орж ирсэн. Дахиад одоо өнөөдөр 3 дахь өдрийн эмчилгээ тийм ээ. Ганцаараа явж чаддгүй хүүхдээ төсөөлж ирсэн. Одоо бол өөрийгөө чөлөөтэй ганцаараа явна. За, чөлөөтэй юу? Чөлөөтэй. Одоо өөрийнхөө яаж л бол яаж явах. За. Би энэ дээр ихтэй өвдөд гიშгэж чадахгүй өвчин намдах тариа хийж энэ эмнэлэг дээрээ тэгээд 5 хоног 6 хоног тэгээд тавиулаад нэг хөл маань зүгээр нэг хөл маань одоо жаахан чинрээд байгаа. Тэгээд одоо зүгээр болно л гэж л итгэлтэй эмчлүүлж байна да. Бидний таамтайгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ шидэт зөгийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн одоо сэтгэлдлийг хүргэлээ. Ингээд студид зочинтойгоо эргэн ярилцлаганд орё. Яг одоо студид болохоор бас эмчилгээ хийдэг, одоо эмчилгээнд хэрэгэлдэг зүгийг аваад ирсэн байна. Тэгэхээр ямар зүгийгээр бас эмчилгээ хийдгийг бас үзэгчдэд сонирхуулъя тийм ээ. Тий. Зүгийн өөрөө их зохион байгуулалттай амьтан шүү дээ. Хүнээс илүү, бараг хүнээс илүү гэж байгаа. Зүгийн хорчин эхний 3 хоногтоо л хүний өөрийн зүгинд нь бий болчихдог. Тэгэхээр ерөөсөө зүгийн одоо залуу зүгийн хор, хөгшин зүгийн хор гэхгүй 3 хоногтоо дотроо л зүгийн чинь өөрөө ингээд хорн бүрдчихэж байгаа учраас тэгээд тэр хорийн агуулгадах чадвар ерөөсөө өөрчлөгддөг. Маш юм одоо сайн хадгалагддаг. Ер нь балт зүгийг одоо эмчилгээнд хэрэгэлдэг гэхээр бал гаргаж ийна л гэдэг чинь өөрөө бас хүнсний зориулт тийм ээ. Хүнсний зүгийг бас ер нь гэхдээ юу байгаа энэ ганцхан балнаас гадна 9 төрөл 10 төрлийн одоо ашигтай хүнсний нэгдүгürt бал гаргана. Хоёрдугаарт бидний нөгөө нэг зөгийн гэрээс воск гэдэг тийм. Тэр болохоор тэр чинь өөрөө гоо сайханд хэрэглэгддэг. Гоо сайхны бүх бүтээгдэхүүн дотор зөгийн лав орсон байдаг. Одоо өнөөдөр Монголд элэгний өвчин маш их байгаа шүү дээ. Тэгэхээр элгэнд бол маш сайн. Зөгийн одоо тэр тоосормог бол ерөөсөө элгийг эдгэгч тийм юм байхгүй. Яг тэгээ хүнсний юм шүү дээ. Тэр чинь өөрөө тоосормог чинь хүнсний юм. Тэгэл идэхэд зүгээр. Тэгээ ялангуяа өвөл бол манайд ч одоо утаа гэж нэг аимшигтай юм байна шүү дээ. Утаагаар амьсгалж байгаа бид нар бол элгээр өвдөх магадлал маш өндөртэй шүү дээ. Элэг чинь бүх хорыг шүү. Тэгэхээр тэр хорыг гаргадаг. Тэр тоосормог байна. Бал байна. Энд чинь өөрөө бал чинь бол 300 гаруй төрлийн хэрэгтэй эрдэс бодис одоо глюкоз байна тий, фруктоз байна гэдэг ингээд хэрэгтэй юм байгаа шүү дээ. Ингээд тоолоход зүгээс ганцхан балнаас гадна
өөр хэрэгтэй 9 төрлийн бүтээгдэхүүн байдаг. Зөвхөн эмчилгээнээс гадна гоо сайхандаа анхаарж байгаа одоо хүмүүсийнхэн бол зүгийн бас одоо эмчилгээ авч болно гэж та яриандаа дурдсан. Зөгийн хор бол өөрөө гиалурины хүчил, гиалурин тариулаа гэж хүүхнүүд яриад байдаг шүү дээ. Тэр дотор нь байдгийг. Дотор нь тэр байдаг. Дээрээс нь маш олон төрлийн уургууд хүний биед орлогдчихгүй амин хүчлүүд байдаг. Тэгэхээр зөгийн эмчилгээ хийлгэсэн хүн бол ерөөсө ямар ч гоо сайханд орсноос илүү гоо сайхан болдог. Яг тэгэхээр бүр үндсээр нь илүү хүнийг эрүүлжүүлдэг. Зөгийн одоо эмчилгээний хамгийн гайхамшиг нь юу вэ гэхээр хүний мэдээллийг засдаг. Бүр эсийн гүн дотор байгаа ДНК, РНК гэдэг мэдээллийг засдаг учраас тэрийг хорт хавдарт хэрэгжилж байгаа. Мэдээллийг засахын тулд. Тэгэхээр зөгийн эмчилгээ хийлгэсэн хүн бол маш их гоё болдог. Нүүр нь угаасаа толигоод энэ яраа өгчгөл болдог ерөөс. Одоо гоо сайхандаа анхаарахаас гадна одоо өөр одоо хууч өвчин ч юм уу янз бүрийн өвчин зовлон байх юм бол давхар эмчлүүлэх боломжтой юу? Хор гэж байгаа юм чинь мэдээж тунгийн тааруулна. Тэгэхээр заавал дистаратаа хийлгэх ёстой юу? Заавал дистаратаа хийхгүй. Бид нар дээр бол хүн эрэхтэй өвдөг ч юм уу, нуруу ч юм уу, толгой өвдөд гэж ирдэг байхгүй юу? Тий. Гэхэд одоо нүдэн гэлдэхэд нэг хүүхэн над дээр эрэхтэй цусаа төлчүүлнэ гэж ирсэн. Ерөөсөө яаж ч тэр төмөр тариулаад, яаж ч витамин тариулаад цус ерөөсөө төлчихгүй 50%-аас дээш гарахгүй. Цус төлчт юм уу гэд ирсэн. Тэгээд тэр хүүхэн гэхтэл цус нь төлчихсөн. Миом нь багассан. Дээрээс нь нурууны өвчин. Ингээл нэг хүний биед орчлоо гэхэд ерөөсөө бүх хэрэгтэн нэг ч хэрэгтэн үлдээхгүйгээр нөлөөлдөг. Тарих, толгой, судас ерөөсөө бүх хэрэгтэн. Тийм учраас нэг дор хаяжл 4-5 өвчнөд нөлөөлнө. Доор хаяж. Манай эмчилгээний юм их гоё. Яг тэгвэл одоо явж чадахгүй мөлхөөд л хүнээр түргэнцэр дээр торуулаад орж ирсэн хүн бол ямар ч байсан зогсдог ч юм уу, 1-2 алхахдаг ч юм уу болол гарна. Дахиад нэг эрэхтэй яг тэр хэвэн дээр нөхөөс биш дахиад түргэнцэр дээрээ суугаад ирнэ гэж байхгүй. Бүтэн 3 удаа нэг хийлгцэн байхад тэр хүн ямар ч байсан л нэлээд олон архаа өвчин цаашланда. Та бас яг энэ салбартаа одоо 8-9 гаруй жил одоо ажиллаж байгаа учраас бас ерөнхийдөө монголчууд ямар өвчин түлхүү одоо тусаад тийм танаа эмнэлгээр үйлчлүүлж гин. Дээрээс нь одоо монголчуудын одоо өвчлөмтгий байдлаас шалтгаалаад ингэвэл зүгээр юм байна да гэд бас нэг эмч болгоны бас нэг бодол байгаа да. Манайд биш нэгдүгürt нэг стресс маш их байна. Стресс их байна гэдэг чинь зүрх судасны өвчин их байна гэсэн үг. Мэдрэлийн өвчин их байна гэсэн үг. Манайд өвчлөл бол асар ихсэн шүү дээ. Тэгэхээр зөгийн өөрөө хүнийг одоо бүхэлдэн гэсэн шүү дээ. Тэр дотроо мэдрэлт нөлөөлдөг. Стресс тайлах үйлчлэг үзүүлдэг. Бүгд компьютер дээр ажиллаж байна. Бүгд маш хүчтэй утас өрж шүү дээ. Цахилгаан дотор бүр ингээд долгион дотор орчлоо шүү дээ. Энэ долгионы гаргадаг юм чинь зөгийн. Дээрээс нь одоо ясны юм их маш их байна. Одоо ингээд ясаа үзүүлээл ингээд ингээд бол ерөөсөө ясны сэрэгжилт маш өндөр байна. Витамин D-ийн дутагдал маш их байна. Кальцийн дутагдал маш их байна. Яг тэгвэл хүмүүс өнөөдөр аяг суу ухаа болцсон байна. Тар идэх болцсон байна. Ааруул эзэг идэх болцсон байна. Тэрнтэй холбоотой ясны өвчлөл маш их байна. Тэгэхээр би хүмүүсийг ялангуяа энэ залуучуудыг хараад урьдчилан сэргийлж байгаасаа л гэж боддог. Урьдчилан сэрэг заавал өвчний одоо бүр босгоо болоод тэрэгэн сэрдэг түрхэхээр л одоо нэг 10 хоногт идэгчий гэж баг яваад байна шүү дээ. Тэгэх биш. Сэргийлэх одоо манайх чинь хүн болгон сэргийлж ямаар байна. Дээр үед чинь бид нар дээр үед чи яхад одоо 10-20 жилийн өмнө шүү дээ. Тэгэхэд чинь бид нар хүн болгоныг сэргийлэх, урьдчилан сэргийлэх хүслэгт оруулдаг байсан шүү дээ. Одоо тэрийг шахах хэрэгтэй байна шүү дээ. Хүмүүсээ урьдчилан сэргийлэх хүслэгт оруулж ямаар байна. Хүмүүс эрүүл баймаар байна шүү дээ. Цөөхөн хүн чинь. Тэгэхээр энэ одоо амьд ийм сайхан бүтээгдэхүүн зүгийн бүтээгдэхүүнээ сайн хэрэгжилжээ, зүгийн балаа сайн уужээ, зүгийн тоос ромогоо сайн идчихээ. Үгүйтэй гэтэл энэ муухай тоос шороо энэ айхтар утаа байна шүү дээ манайч ч одоо. Бид нар энэс гарч чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг хоройг тайлдаг имийг мэдээд хэрэгжилж байгаасаа гэж бодож байна. Чихрийн шижин өвчний талаар. За чихрийн шижин өвчний талаар зөгийн хорчин хүний дотоод шүүрлийг бүгдийг ихсэгдэг. Тэрэн дотроо сахар, инсулин ялгарлтыг ихсэгдэг. Дээрээс нь тэр чихрийн шижин өвчний хүндрэлээр гардаг цус өтгөрөх, дээрээс нь өөгцснөөс залдагдах тэр имийг зохицуулдаг. Тэгэд энэ чихрийн шижин өвчний нэг хүндрэл нь болохоор яг бөөрийн дутагдал шүү дээ. Ерөөсөө л эргэтний хүндрэлээс хамгаалдаг. Маш гоё сэргээдэг хүнийг одоо тэр кислог гэдэг юм орн хардаг. Тэр эсийн шинжилгээг харахад бол өстой. Үнэхээр тэрийг хараад баярлж байгаа юм чи. Үнэхээр гоё юм хийж энэ да би гээд. Тий. Эрүүл амьдрал бол идэвхтэй хөдөлгөөн, эрүүл зөв хоолтыг хэлнэ.
Таныг харахад ер нь альва зүйлийг одоо ингэж ярьж байгаа хүн өөрөө бас үр дүнгийн одоо яг орчинд нь байгаа учраас тэр тухайн хүний одоо нүүр царайгаар гэх юм уу та бол нүүр царай нь болж байгаа шүү дээ. Тэгэхээр таныг ингээ харахад их гоё сэргэлэн ийм одоо эрүүл байгаа байхгүй. Тэгэхээр зүгийн эмчилгээ бас их үр дүнтэй байна гэдгийг одоо эмчээс нь одоо ерөнхийдөө хараад бас ойлгож болох болов гэж бодож байна. Тэгэхээр энд одоо зүгийн эмчилгээ хийх гээд насны хязгаар гэдэг ч юм уу одоо залуухан хүүхэд бол бас болдгийн болов дээрэс нь хідэн настай хүмүүс болдгийн дээрэс нь бас уйлрал одоо зүгийн эмчилгээ гэхээр 100 одоо цэцэг ногоотой үед зүгийн хэлбэг байдаг гэдэг ч юм уу өвөл болохоор бага байх болов гэсэн бас нэг бодол байгаа. Тий зүгийн эмчилгээ өөрөө хүнийг их сэргэлэн цовоо болгодог. Яг тэгэхээр хүнийг сэргийж байгаа учраас эрүүл хүн чинь сэргэлэн байна шүү дээ. Би урд нас евро эмчилгээ хийж байхдаа мэддэг байсан. Хүний нүдэнд гал байд нэг нүрэндээ галтай нүдэндээ цогтой гэдэг нэг байдаг шүү дээ. Одоо бид нар дээр ингээл эрэхтэй хүний нүдний гал буурцсан ирдэг. Одоо би тэрийг сүүлийн үед л мэдж байгаа. Үнэхээр хүний нүдэнд гал байд юм байна гэдэг. Эмчилгээ хийх гээд нүдний гал сэргдэг. Хүний нүдний гал нүд нь ингээл гялтганаал ингээл амьд хүн чинь ингээл нэг амьд гоё харагддаг. Нэгдүгээр тэр зүгээ өөрөө бас тэрнтэй их холбоотой байна. А хоёрдугаар зүгийн бас нэг их сони юм нь юу гэхээр би түрүү хэлсэн ДНК, РНК-д нөлөөлдөг хүний мэдээллийг цэцдэг. Тэрнтэй холбоотойгоор хүнийг залууж болдог. Эрэгтэй хүнийг 9 нас, эмэгтэй хүнийг 14 насаар тэрийг эрдэмтэд баталсан. А хоёрдугаар зүгийг ерөөс манайхаа нөгөө улирлалгүй хэрэгэлдэг л дээ. Ерөөсөө бүтэн улирлын турш. А насны хувьд бол ер нь 5 наснаас дээш одоо дээшээ бол бид нар хязгааргүй. Саяхаа нэг жишээ гарыг. Над дээр 93 настай хүн хөшөө ирлээ. Сая эмчлүүлэх гээд. Хэдэн жил 4-5 жил суудсан гэсэн. Харуулсны дараа суусан гэсэн. Тэгээд өөрөө манай ээжтэй айгүй дурлаад байх юм өстө бүр тэнд л очно гэдэг байх юм. Гэт тэгээд би бол дотроо болохоор бас 90 настай хүн чинь тэгс сэргэнэ гэж бодохгүй шүү дээ. Тэгсэн чинь тэр эмээ болохоор одоо тэр хэдэн жил суудсан хүн шүү дээ. Тэр чинь өөрөө хөрх алхаад машин суугаад гарчиж байгаа. 93 настай хүн шүү дээ. 93 настай хүн хөлөөрөө суугаад гараа явчихж байгаа байхгүй. Тэгээ хүүхдүүд нь ямар их баярлах вэ? Маш их баярлж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг нэлээд хоногийн дараа нэг 20 хоногийн дараа юм уу? Таны тэр хүн эмчлүүлсэн үү гэл нэг хөшөө ирлээ. Эмчлүүлсэн гэдгсэн чинь одоо тэр явцсан бай. Одоо тэр одоо алхаад гарсан байна. Манай ээж 80 эдтэй. Одоо тэрийг л эмчлүүлмээр байна гэдээ ирж ирсэн. Тэгэхээр дээшээ бол хязгааргүй. Би одоо 90 гарсан хүн бас нэг 10 гарчаад байна. Тэгэхээр ер нь насны хязгаар бол дээшээ бол тавихгүй байгаа. Тий. А доошоо 5 наснаас доош бол авахгүй байгаа. Тий. Ер нь аль яг одоо тэр үйлчлүүлэгчдийн эмчилгээний үр дүн л одоо таныг баярлуулж улам их одоо эрч хүчтэй үйлчлэгээгээ одоо олон түмэндээ түгээх тийм сайхан урам зориг болдог болов гэж бодож байна л да. Нэг дор одоо хэдэн хүнд үйлчлэх боломжтой байдаг юм бол. Тий. Нөгөө та нар ч гэсэн адилхан ингээл ажиллаа хийгээл сууж байхдаа бас кайф авч байгаа шүү дээ, тий. Одоо миний гол одоо эмч хүний гол хамгийн гоё юм юу гэхээр мөлхөөд ороод ирсэн хүн алхаад гараад явахдаа эсвэл бүр тэр юугаар ч сольшгүй бүр хэдэн өдөртөө баяртай явдаг байхгүй юу. Тэрийг чинь дахин бодоол баярлал яриад тэрийг харахаараа баярлна гэж ихтэй хэстэй ингээд бүр амар баярлал бүр бөөн кайф. Тэр чинь бол аргагүй энэ ажлыг хийх одоо бас их урам зориг өгдөг. Тий. Нэг дор одоо совлил маань нэг дор манайх нэг 20 за тэгэл заримдаа хитрэндээ тэгэл одоо 90 гис улсуу чинь заримдаа өвтлөө дэвт чинь заримдаа гэр барь чинь заримдаа майхан барь чинь тэгэхээр чинь тэгэл ямар ч байсан эмчлүүлж яж явна гэж. Ямар ч байсан эмчлүүлж яж явна хэр чинь өрөвдөд идэг байхгүй юу? Зовсон хүн л ирж байгаа шүү дээ эмчтэр чинь. Тэгэхээр тэгэл аль болохоор боломжоор л үйлчлэе л гэж боддог. За шидэт зүгийнүүд маань ойролцоогоор одоо хэдэн бүл байдаг юм бол нэг бүл дотор чинь нэг 40 60-аас дээш байдаг лөө. Тий, бүл дотроо бол ер нь килограммаар бичсэн байт юм бил. 1.5-аас 2 кг гэдэг. Тэд нь хэдэн мянга 10 20 мянга ч байдаг юм уу тийм зүг. А тэгтээ манайх бол одоохондоо ер нь аваад хэрэгэлдэг те зөвчтөөс авч хэрэгэлдэг. Тий. Бүр яг Монголынхаа. Тий, Монголд нутагшсан. Монголд нутагшсан тэр зөвчтөөс авч хэрэгэлдэг. За баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлгийн цаг маань өндөрлөж байна. Тэгэхээр магадгүй бас үзэгчдэд хандаад бас таныг хэлье гэж бодсон, яригтайг орхигдсон зүйлийнхэн бол үзэгчтэй хандаад хэлэхгүй. За тэгэл бүгдэнд нэрүүлэн хийх хүсье да. За манай нэвтрүүлгийн ингээ уламжлал болсон асуулт байдаг. Тэгэхээр та эмч хүн. За яг зүгийн одоо зүгийн эмчилгээ хийдэг. Тэгэхээр яг энэ эмч маань өглөө эрүүл амьдрахын тулд яаж эхэлдэг юм болоо гэж үзэгч сонирхож байгаа. Тэгэхээр таны эрүүл амьдралын өглөө яаж эхэлдэг вэ?
За зүгээр жирийн л одоо би чинь энэ эмчилгээ хийхээс өмнө нойр мотой байсан шүү дээ. 10 гаруй жил айгүй нойр мотой байсан. Одоо бол хамгийн гол нь их гоё сайн унтаж босдог. Энэ өөрөө тархины цэцэн хангамжийг одоо нэмэгдсэнтэй холбоотой. Бас хүний одоо бүх систем хэвэн ажиллаж байгаатай холбоотой. Тэгэл одоо цайгаа уучаал ажилдаа орно доо. За баярлалаа. Тэгээд үзэгчид манаас өнөөдөр шидэт зүгийн эмнэлгийн ерөнхий эмч хулантай уулзлаа. Тэгэхээр зочин хамарт өргөцсөн эмч манаас зүгийний гайхамшигын талаараас эмчилгээний талаар үзэгч та бүхэндээ мэдээлэл өглөө. Тэгээд зүгийг бас үнэхээр бас эмчилгээнд одоо бас ийм ач тустай, ач холбогдолтой байдгийн байна гэдгийг би ч гэсэн одоо анх удаа сонслоо. Тэгэхээр манай үзэгчид манаас надтай яг анх удаа сонссон, эсвэл үйлчилгээ, эмчилгээ авч исэн үр дүнгийн мэддэг маш олон үзэгчид байгаа болоо гэж бодож байна. Бидэнтэй хамтайсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Баяртай. Эрүүл байж сарвал ухаанаар сэтгэн. Энд ямар ч утгагүй болоод байгаа юм. Битгий санаа зовоо. Би нэг юм болоод олчихсон. Нэг мэрийн санаа ороод ирлээ шүү. Татгалц харахгүй саналаа шүү. Банк дээр юм. Каранг! Дэлгүүрийн зэдэл бэлчээ! Бид хоёр хитий ядууч гэсэн хүн алах хүмүүс биш шүү. Хаан танаа бүхэн юу ч гэрбэ. 8 минут намайг хүлээж. Зооны эмэгтэйчүүд мэргэжлийн арьс гоо заслын эмнэлгээс та бүхэндээ зөвлөгөөгөө хүргэж байна. За ботокс болон шингэн лифтингийн талаарх мэдээллийг хүргэхээр зөвлөх их эмч туултай уулзаж байна. Тэгэхээр юуны түрүүнд эхлээд шингэн лифтингийн талаарх мэдээллийг үзэгчтэй өргөе. Шингэн лифтингийн тариаг тарьснаар арьс бол дотроос урган төлжиж залуу өсөд их олноороо үүсэж арьс маань тунгалаг, цэвэр, чиглэг, уян хатан чанга болох юм. Гиалурны өршлийг арьсанд тарьж эмчилснээр эсийн гүнд арьс маань шимт ижилээ авч байгаа юм. Чив дутгснаас арьс хуурайших, үрчий, харлах, арьс браантах, нөсөө толб үүсэх тийм одоо шинжлэнгүүд гарч ирдэг. Ийм асуудалтай хүмүүс байвал одоо энэ шингэн лифтинг эмчилгээг одоо сонгож хэлгүүлээрэй гэж хэлэх байна да. Одоо нүүрэнд хийхээс гадна өөр газар хийж болох одоо гар хүзүү гэдэг бол хүний бас хамгийн түрүүнд төгшөрдөг хэрэгтэй тийм ээ. Шингэн лифтинг эмчилгээг бол зөвхөн нүүрэнд хийхээс гадна бас гар хүзүүнд бас хийж болно. Тэгээ гар маань бас нөгөө уян хатнаа алдах, хуурайших, үрчий, харлах тийм тохиолдол их шүү дээ тийм ээ. Тэгээ юм болгонд хүрсдэг учраас тийм учраас бас гарын гоос ханаас сэргийлж болох талтай. Яг хаврын уйлралд бол арьсны хуур ашиглалтыг хилэрдэг штэ. Тэгэхээр давтамжийн хувьд аль хэрэг хугацаанд хийж ивэл илүү тохиромжтой байдаг юм байна. Шингэн лифтинг эмчилгээг бол 3-4 сар тутамд давтаж хийлгүүлэх зүгээр. Тэгээ ялангуяа энэ өвлийн уйлралд, хавар намрын уйлралд илүүтэй их зүгээр. За манай энэ гиалурны өршил маань Neuromycin гэсэн нэртэй сүүлийн үеийн бас энэ шингэн лифтинг нь өөрөөсөө бас лидокаин гэдэг мэдээ алдуулагчтай ирж байгаа. Жижигхэн энчийн зүйтэй, өвдөлцөө өөр багтай, хугацаа бага зардаг тийм ээ. Эмчилгээний үр дүн сайтай ийм ариутгсан бүтээгдэхүүн байнамаа. Одоо гелийн хэлбэрээр биш шууд шингэн хэлбэрээр гэсэн үг тийм ээ. Тэгээ жаахан тийм усрахаг шингэн тийм гелийн хэлбэрээр молекулжин багтай арьсны жигтгэн тарж арьсны эсүүдийн хооронд шингэж үршгэ үр дүнгээ үзүүлдэг ийм бүтээгдэхүүн л дээ. Нэг одоо тариулсан байлаа гэхэд аль хэрэг хугацааны дараа хэвийн амьдралд орж болох уу? Тариа хэлэхэд бол эхлээд мэдээ алдуулах цэцэрхэж өгнө тий. Тэгээд тарилгаа яах нь бол нэг 10-аас 15 минут үргэлжлээд түүний дараа яг тайвшруулах, чийгшүүлэх маск тавиад ингээ үндсэндээ ойролцоогоор 1 цагийн эмчилгээ хийгдэнэ. Тэгээ хийлгэснээс хойш эхний 4-5 хоног бол арьс жаахан бэрсгэрдэг байна. 5-7 хоногт арьс нөхөн сэргдэнэ. 7-оос 10 хоногт шүү гоё болно. Ингээд 14 хоногийн дараа бол илүү их үр дүн мэдрэгдэнэ. Бас нэгэн одоо хурдан үйлчилгээтэй тарилга бол ботокс тарилга байдаг тийм ээ. Тэгэхээр хүмүүс тарилга гэж яриад байдаг. Энэ маань яг чухамдаа ботокс маань юу юм бол? Ботокс гэдэг маань байгалийн юм цэвэршүүлсэн уурга юм байна. Тэгээд лабораторийн нөхцөлд бол тунгийн их багасгаад сайн цэвэршүүлсэн ийм бүтээгдэхүүн байна. Тэгээд нүүрний одоо энэ хүчлээсүүдийг үүсгдэг булчингуудын идэвхтэй хөдөлгөөний одоо давтамжийн, тоогийн хүчийг буруулж өгснөөр үрчлээ маань тэнийж байгаа. Ботокс одоо хийсэн даруйд хүмүүс үрчлээс алга болдог гэж ярьдаг. Ер нь дундаж нь 5-7 хоногийн дараа ботоксын
эхний үр дүн гарч ирээд тэр нь баг багаар өсөж явсараад 14 хоногийн дараа тарианы үржлэг үлдээцэхдээ өрнө. Тэгэхээр 14 хоногийн дараа арьс маань нэлээд толиж тэнэж булчин маань суларснаар толиж тэнэж өгнө штэ. Тэгээд 4-6 сарын хугацаанд хадгалагдах юм. Тий. Зарим хүмүүс одоо нүдэрээ их ингэж урчиж инээдэг хүн байлаа гэхэд галуун сарвуу гэд үрчлээстэй болцсон байдаг штэ. Тухайлбал. За ботоксыг бол хийх одоо хэд хэдэн бүсүүд байгаа. Тухайлбал тухны дагуу үрчлээ, тий хамрын уг, тийм ээ. Нүдний гадна булангийн галууны сар үрчлээ, мөн уруулын эргэн тойрмоос үрчлээс үүдэг шүү дээ. Түүнчлэн тухайн хүний залих үйлдэл юм бол хүзүүнд бас хийж болно. Мөн тэрчлээ одоо гарын алга хүлэрдэг шүү дээ. Гарын алга, сугны хонгорхой хүлэрдэг, хүлийн эрээн бүчин багасгах, тийм ээ. Тэгэж байгаа шинаар хувьд бол одоо энэ төмгөр бүчин гэж бас багасгаж төлөөлөх, гаргадуулах, тийм ээ. Тийм одоо бүсүүдэд хийдэг. Хүмүүс болохоор урт удаан хугацаанд барьдаг ботокс байдаг гэж ярьдаг. Тэгэхээр ер нь ботокс маань дотроо бас олон янз байгаа дах шүү гэнэ. Сүүлийн үед бол цастаг ботокс гэж хүмүүс хэлж чинь тийм ээ. Ви ботокс тэгэл 2.5 жил барьдаг солонгосын ботокс гэж яаж байна тий. Тэгтээ бол яг хоо цастаг ботоксны хувьд бол байнга өдрө болго хэрэглэхгүй бол тийм ээ. Бас үр дүн муутай. Гэхдээ цастаг ботокс бол гүн үрчлээсийг дийлэхгүй. Өнгөцхөн жижигхэн үрчлээсийг толилгоод давхар чийгшүүлэх үйлчлэгээтэй учраас арьсны өнгөө өрс маань чиглэг толгоор харагдах нь шүү дээ. Хэрвээ үрчлээ маань нэлийн гүнзгийрээд гүн үрчлээ болоо сүүлдээ арьс маань бүр хугарч нуураад атраа болсон тохиолдолд ботоксын үйлчлэгээ бол илүүтэй үр дүнтэй богино хугацаанд үр дүнгөө өгөөд удаан хугацаар хадгалагдах нь шүү дээ. Шинэ жилийн баяр хаяанд өгч байна. Тийм учраас шинэ жилдээ уралдаж заавал одоо ойртуулах биш эхнээс нь ухтуулж эмчилгээгээ өдөөс авчивал эмчилгээний үр дүн илүүтэй их сайн харагдах юм аа. За баярлалаа. Эрүүл амьдрал нэвтрүүлгийн зөвлөгөөний болон зууны эмэгтэйчүүд мэргэжлийн арьс гоо цаслын эмнэлгээс та бүхэнд хүргэлээ. Эрүүл байж саруулахнаар сэтгэн.